Энэ түүх бол ямар нэг учир битүүлэг хариулт үгүй зүйлийн талаар өгүүлэхгүй бөгөөд аргаа барсан, алдахымгүй болсон хүний тухай бодит түүх юм. Уг явдал 2004 онд Америкийн улсын Колорадо мужид болж тэр даруйда хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрээр тайлбарлагдаж тухайн явдлыг сонссон хүмүүст хоёрдмол сэтгэл үлдээсэн түүх юм. Жирийн нэгэн иргэн ганцаараа нийгмийн системийн эсрэг хэрхэн тэмцэн тухай бэлтгэлээ. Марвин Джон хэмээр 1951 оны 10 дугаар сард Өмнөд Дакота мужийн Каслвуд хотод төрсөн. Тэрээр бүх насаараа батлан хамгаалахын салбарт ажилласан бөгөөд Вьетнамын дайнд оролцож байсан ахмад дайчин хүн юм. Тухайн үйл хэрэг болдог 2004 онд тэрээр тэтгэвртэй гарсан байсан бөгөөд Колорадо мужийн Гренби гэх 2000-ад оршин суугчтай хотод хувийн жижиг авто засварын газар ажиллуулан тэндээ амар жимэр амьдардаг байж. Марвны авто засвар нэг талаараа Маунтин парк гэх цементний үйлдвэртэй залгаа, нөгөө талаараа түүнтэй ижил жижиг засварын газруудын донд оршдог байж. Нэгэн өдөр цементний үйлдвэрийнхэн өөрсдийн үйлдвэрлэлд тэлэх болж ойр хавийн газруудаа хүчээр шахуу худалдан авах болсон байна. Энэ ажил жил гарan өрнөсөн бөгөөд тэд бүх газрыг авч чаджээ. Гэхдээ Марвны газраас бусдыг нь. Энэ хэсэгт болсон явдлын талаар хоёр таамаг байдаг бөгөөд эхлээд Марвин болон үйлдвэрийн эзэд 250 мянган Америк доллар төр тохиролцсон боловч Марвин гинэт үнэт үндэслэхүй нэмж тохиролцоо нурсан гэх мэдээ хожим мэдээллийн хэрэгслүүдээр явсан ч ихэнх хүмүүсийн итгэж байгаагаар Марвин анхнаасаа газраа зарахгүй гэж эсэргүүцэж байсан бөгөөд үнэ гинэт нэмсэн гэдэг цорхлыг хожим үйлдвэрийн эзэдийн зүгээс Марвины нэр хүндэд талдах зорилгоор гаргасан гэж үздэг байна. Үйлдвэрт Марвины засварын газар байгаа газар асар хэрэгтэй байсан бөгөөд тэд ямар ч хамаагүй аргаар энэ газрыг авахыг хүсэж байлаа. Марвин газар зарахгүй тодорхой болох үед том корпорац Марвиныг хотын авилгалд авсан удирдлагуудын хүчээр нухчин дарах үйл ажиллагаа эхэлсэн юм. Тэд эхлээд Марвины засварын газарлаг хүрдэг замыг нь хааж үйлчлүүлэгчид машинтайгаа орох боломжгүй болгосон юм. Ингэснээр Марвиныг орлогын их үүсвэрээс нь таслалаа. Замгүй болсон Марвин өөрийн хөрөнгөөр өөр зам гаргах талаар хотын удирдлагад хүсэлт өгч зам тавих ажилдаа зориулан хуучин бульдозер худалдаж авсан бөгөөд түүнийгээ янзсан байна. Гэвч хотын удирдлага түүнд энэ ажлыг нь зөвшөөрөөгүй юм. Мөн банкнаас хүртэл Марвины өмнө нь авч байсан зээлийн тухай асуудал зохиомлоор үүсгэн түүнийг зээлийн энэ даруй барагдуулахыг шаардаж эхэлсэн юм байна. Түүгээрч зогсохгүй татвар, галын аюулгүй байдал болон ус уугийн газар гэд шалгаж болох бүх газар түүн рүү араараас чиглэж бүгд ямар нэгэн торгуул татвар тавихаар улаарцгааж байсан юм. Марвинаас шалтгааллахгүй түүний шийдэж чадахгүй асуудалд $3,000 торгуул тавьсан юм. Энэ нь юу вэ гэхээр Марвины засварын газрыг нэгдсэн бохир усны шугамд холбогдоогүй гэж тавьсан торгуул байлаа. Гэвч Марвин шугамд холбогдох гэж хөөцөлдсөн боловч эргэн тойрон газар нь үйлдвэрэх болсон тул тэд мэдээж өөрсдийн газар доогуура түүнд шугам тавихыг нь зөвшөөрөхгүй тодорхой юм. Энэ мэт зэргээр түүнийг хот даяараа хавчин шахаж зогсоог зайгүй торгуул тавьж байлаа. Марвин ч энэ бүх торгуулийг төлөх болгондоо мөнгө төлсөн баримтын хамт тэдэнд хулчгар гих зэрэг бичсэн зурвас хавсарган явуулахаа мартадаггүй байсан юм. Нэгэн өдөр Марвины аав нас барж тэр аавыгаа оршуулахаар хэд хоног өөр хот руу яваад ирсэн байна. Түүнийг ирэхэд засварын газрынх нь цахилгаан болон усыг хаасан байжээ. Энэ асуудлаар Марвин шүүхт хандсан бөгөөд шудраг үнийг дэнслэх ёстой шүүх хүртэл түүний эсрэг зогссон юм. Энэ бүгдийн дараа Марвин хэсэг хугацаанд огт харагдаагүй бөгөөд засварын газраа хэдэн сар ганцаараа нам гүн байсан юм. 2004 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Марвин өөрийн хэдэн сар хийсэн бүтээлтэйгээ засварын газрынхаа ханыг цөмлөн гарч ирсэн юм. Энэ бол түүний зам тавихаар авсан Камацугийн хуучин бульдозер байлаа. Марвин түүнийг таних аргагүй болгосон бөгөөд тэрээр 12 мм-ийн төмөр хавтан болон цементээр бульдозероо битүү хуйгаалсан байлаа. Бульдозерт урд замаа харах цонх юм уу нөхч байсангүй. Гадагшаа харсан хэдэн камер зоосон бөгөөд дотор талдаа дэлгэцээр замаа харж болох байв. Түүнээс гадна камерууд шороо болох юм уу харагдахгүй болох үед
үлээж цэвэрлэх жижиг технологи хүртэл тэрээр бодож олсон байжээ. Тэр кабин дотроос гадагшаа чиглэсэн хэд хэдэн буу зоож өгсөн байна. Түүний бульдозерт идэх юм, ус, хорт хийм баг, хөргөгч хүртэл байсан юм. Мөн тэрээр бульдозер руу гаднаас хүн орох ямар ч боломжгүй хийсэн бөгөөд түүн дотроос ч гарах ямар ч боломжгүйгээр бүтээсэн байна. Тэгэхээр тэр анхнаасаа гарахч бодлого байсан юм. Марвин эхний ээлжинд зэрэгэлдээ орших үйлдвэрлэлүүд арьсан бөгөөд үйлдвэрийн бүхий л байшин барилгыг нурааж байлаа. Тэрээр үйлдвэрийн бүх барилгыг нураан ганц сарвч бүтэн үлдээсэнгүй. Үүний дараагаар тэрээр хотын төв рүү орж хотын худалдагдсан удирдлагуудын гэрийг нурааж эхэлсэн байна. Дараа нь банкны барилга, хотын удирдлагын байр, гал унтрах ангийн байр, түүний галтгооны хийм баллооныг хүртэл цэнгэлэхээс татгалзсан хий борлуулдаг компани байшин, хотын цагдаагийн хилтэс, хотын даргын эзэмшилд байх хэд хэдэн байшин амны орон сууцуд руу дайрсан юм. Мөн хотын сонины газрын байрыг газартаа тэгшилсэн бөгөөд хотын сонин хүртэл түүнийг харлуулангуудах ажлыг хийж ирсэн байна. Хотын номын сан, хотын захиргаатай нэг байранд байсан тул хэлмэгдэж бас нурсан юм. Марвин хотын удирдлага болон түүнтэй холбоотой бүхий л байшинг нураасан бөгөөд тэр маш сайн судалгаа хийсэн нь хожим тодорхой болсон байна. Тэр гэмгүй иргэдийн байшинг яагаачгүй байна. Мэдээж энэ хугацаанд түүнийг зогсоохоор оролдож байсан юм. Эхлээд хотын цагдаа нар, дараа нь мужийн цагдаа нар болон тусгайнх нь нэмэгдсэн байна. Тэд хоёуг руу нь эхлээд дэмий буудаж, тус болохгүйг мэдэн түүний яндан руу гар бөмбөг хүртэл хийх оролдлого хийсэн байна. Гэвч Марвин үүнийг хүртэл тооцоолж яндангийнхаа үзүүрт тор гагнсан байлаа. Марвин буунуудаа үе ашиглаж байсан бөгөөд тэрээр хүмүүс рүү биш, тэнгэр өөд бодож цагдаа нарыг түүнд цаад болохоос сэргийлж байсан юм. Тэр хэн нэгнийг хөнөөхийг хүсээгүй байна. Марвиныг зогсоох гэсэн хүчнийхэн 40-од хүн цуглаж 200-аад удаа буудаж гар бөмбөөр хэд хэдэн удаа тисэлсэн ч нэмэр болоогүй юм. Хотын дарга үндэсний гвардтай холбогдсон онгоцноос түүнийг бөмбөгдүүлэх гэж байсан ч хотын цагдаа нарын болон мужийн цагдаа нарын зөвлөгөөгөөр болсон юм. Цагдаа нарын үтснээр сөнөөгч онгоц хотын бусад барилга байгууламжуудыг сөнөөх боломжтой тул хохирол улам их болохыг түнд ойлгосон байна. Хотын удирдлагууд болон цагдаа нар замын техник ашиглан түүнийг зогсоохыг хүссэн ч Марвины хуягт бульдозер түүнийг төвөггүй дайрч хайсан юм. Цагдаа нарын цорын ганц хийж чадсан зүйл гэвэл хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж хот руу орох замуудыг хаасан байна. Эцэст нь тэрээр Гамбс дэлгүүрийг нураасан бөгөөд энэ түүний сүүлийн бай болсон юм. Дэлгүүрийг нурааж байх үедээ дэлгүүрийн дээвэрт дарагдаж гатсан бөгөөд Марвин хэмээрийн дан 16 цаг 20 минутанд 2 цаг үргэлжсэний эцэст дууссан юм. Үүний дараагаар цагдаа нар нэлээд хугацаанд бульдозер руу ойртохоос эмээж байсан бөгөөд хожим тэд бульдозерыг онгойлгож чадсан юм. Марвин өөрийн дайснуудын гарт амьд баригдахыг хүсээгүй бөгөөд тэрээр сүүлийнхээ сумаа өөртөө хадгалсан байлаа. Марвины данд 13 байр байшин өртсөн бөгөөд хотод нийт 5 сая долларын хохирол, үйлдвэрт 2 сая долларын хохирол тус учруулсан бөгөөд Марвинаас өөрөөс нь өөр нэг ч хүн гэмтээгүй. Гэвч үйлдвэр өөрийн үйл ажиллагааг 10 хоногийн дараа сэргээж хотын барилгуудыг хожим янзлахыг нь янзалж ахин барихыг нь барьсан байна. Энэ хэрэг явдал Америкийн эгзүүс даяар тархсан бөгөөд түүнийг нийгэмд аюул учруулсан гэж буруутгах нэгэн байхад түүний талд зогсож Марвиныг баатар мэт үзэх хүмүүс ч нэмэгдсэн байна. Хожим түүний бульдозерыг килдозер гэж нэрлэх болсон бөгөөд хотын зарим иргэд хотын дурсгал болгон үлдээхийг хүссэн ч хотын удирдлагууд бульдозерыг хэсэгчлэн хувааж хайлуулах шийдвэр гаргасан байна. Хотын удирдлага Марвиныг нас барсны дараа хүртэл түүний нэр төрийг янз бүрээр харлуулах оролдлогоо зогсоогоогүй ч тэр олон нийтийн дунд шудраг бус нийгмийн эсрэг болон том мөнгөтэй корпорацийн эсрэг зоригтой зогсож чадсан Америкийн сүүлчийн баатар гэж хүртэл түүнийг нэрийдэх болсон юм. Үүгээр манай энэ удаагийн бичлэг дуусаж байна. Та бүхэн өөрсдийн сэтгэлдлийг хуваалцгаа бити мартаарай.